За сайн байцгаана уу. Намайг Цагаанбаатрын шин зөрөгт гэдэг. Би Америк нэгдсэн улсад 4 агентлагаар зуушлуулад ирчээд одоо ингээд ажиллаа хийгээд байж байна. Би Westgate гэдэг Америкт эхний 10-т ордог тийм том 30 том салбартай тийм 5 одоо буудал том амралтын газар раннер хийж байгаа гольфийн машин барьдаг. Яг хөө эхэндээ ирээд бол сонирхолтой санагдсан. Одоо бол ажилдаа засаад нэг диж хүнд юм байдаг. 7 хоногт 8 цагаар 5 өдөр ажиллаа, 2 өдөр амралттай байдаг. Өнөөдөр миний амралтын нэг өдөр. Амралтын өдрүүдээр энд байдаг том паркуудаар ажилт нь үнгүй яв тоглодог болохоор ерөөсөө завгүй өнгөрдөг. Тэгээд амралтын өдрийн планууд ер нь багтдаг. Тэгээд одоо ингээм амжилттай ажиллаж байгаа даа баяртай байна. За тэгээд энд хэрхэн 2 дахь ажиллаа олох вэ гэхээр эхлээд ингээд өөрийнхөө яг үндсэн ажилд ингээд орцсон. Тэгээ орцсныхаа дараа цагийн хуваарь мэдсэний дараа өөрийнхөө 2 дахь ажлыг хайх хэрэгтэй. Тэгээ 2 дахь ажлаа хайхдаа 2-3 газар ч юм уу энэ нэлээд хэдэн газруудаар яваад аппликейшнээ бүглөөд тэгээд менежертэй нуулзахаар анд 2-3 хоногийн дараа ч юм уу дахиад ир гэдэг бүх газрууд тэгээ 2-3 хоногийн дараа дахиад ирэхээр дахиад нэг 2-3 хоногийн дараа ирч юм уу ямар ч байсан нэг 2 дахь ажлаа олоход бол 7 хоног зарцуулагддаг. 2-3 очсны дараа энэ хүн үнэхээр уухгүй манад ажиллаж чадах юм байна гэж Америкчууд бодд юм шиг байлээ. Тэгээд ямар ч байсан тэгээ 2 дахь ажлаа олох ер нь боломжтой гайвуу хялбар хүн уухгүй л байх хэрэгтэй. Тэгээд 2 дахь ажилдаа орсныхоо дараа эхнийхээ ажилдаа тохируулаад цагийн хуваараа зохиож өгч болно. Тэгээд эсвэл эхнийхээ ажлын менежертэй би ингээ 2 дахь ажлаа олжлоо гэд менежерээ 2 ажил хийх ер нь бүрэн боломжтой. Хэлний төвчний хувьд бол дунд буюу түүнээс дээш төвшөнтөө ямар ч Америк хүмүүсийн ярьж байгааг ойлгоод тэ бүр ингээ бүрэн дөрөв өөрийгөө ойлгуулж чадсан юм гэхэд өөрийгөө яг юу хүсэж байгааг нь ойлгуулж чадах хэмжээнд ер нь нэлээд дунд буюу түүнээс дээш хэлний төвшөнтөө байх шаардлагатай юм билээ. Тэгээд өөрийн чинь хэлний төвшин сайн байснаар энд илүү гоё ажил олж хийж болно. Илүү өндөр цалинтай. Өөрийн чинь хэлний төвчнөөс хамаарал бүх ажлын цалин, хялбархан ажил, жоохон хүнд ч юм уу тэр бүхний ер нь тодорхойлж болох юм байлаа. За тэгэхээр Америк, Монголын соёлын ялгаа гэх юм бол ер нь нэлээд байгаа. Аргач байлгүй дээ. Монгол улс ингээд ардсан нийгэмд ороод 20 жил, Америк улс 200 жил болсон. Зүгээр л энд энгийн жишээ ярихад замын хөдөлгөөний стоп гэсэн тэмдгээр тийм 4 үйлдвэртэй замын тэмдгээр зөвхөн стоп гэсэн тэмдгээр зохицуулж болдсон юм билээ. Тэгэл хажуугаар нь зүгээр жирийн хүний хажуугаар өнгөрөхдөө excuse me sorry гэдэг юм тийм үг хэлээд өнгөрөд Монгол нэг хүний хажуугаар өнгөрөхдөө уушлаараа ингээд ирэх юм бол энэ ямар сонир хүн бэ гэж бодохоор ч юм уу. Тэр нь Америк хүмүүс тийм айгу тийм friendly нөхөрсөг тийм хүмүүс байд юм байлээ. Тэгээд дээрээс Америк хүмүүсийн хувьд Америк хүмүүстэй ингээд уулзаа ярьж хахад боломжгүй юм гэж байхгүй туслахыг дэмжийгээд бүх хүн нэр нь айгу тийм ийдэг сайхан хүмүүс байдаг юм шиг санагдсан. Тэгээд соёлын хувьд бол Монголоос энэ насаар өөрөө тэгээд дэрээ дайндаа ингээ нүдээр үзсний дараа л үнэхээр ямар байдаг, ямар сайхан байдаг гэдгийг мэдрэх болно.